Польш улсын Монголын уламжлалт ангаах ухаанд дэлгэрч хүрсний 20 жилийн ойн чуулганд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид мэрэгжил нэгт анд нартаа энэ өдрийн баярын халуун дотн мэндчилгээг дэвшүүлж байна. Бидний өндөр дээд өвөг дээдс маань энэтхэг төвд хятад ангаах ухааны мэдлгүүдийн бүтээлчээр нэгтгэн судалж шүүн нэвтрүүлсний дүнд 18 дугаар зууны сүүлчгээд Монголын эмнэлгийн бие даасан онцлогтой үндэсний оюуны өв болгон бидний үе хүлээлгэн өгсөн билээ. Бидний үе. Энэ гавьяаг бид хизээд саран сүслэн дээдлж байх учиртай билээ. Бидний өвөг дээдс хойч үеийн эмч нартаа уран авах ариун түүхийг үлдээсэн гэдгийг санахын хамт бас та бүхэн дараагийн үеийн эмч нартаа уран хайрлах амжилтын түүхүүдэд үлдээхийн төлөө шамдан хөдөлмөрлөж Монгол эмнэлгийн дэлхийн дэвжээнд өрсөлдөхүйт хэмжээнд хүргэх ариун үүрэг бидэнд ногдож байгааг сануулахыг зөвшөөрнө бизээ. Монголын уламжлалт ангаах ухааныг Европ болон Польш улсад хөгжүүлж дэлгэрүүлэх үйлсэд бидний түшиг тулгуур болж урам зориг хайрлаж байсан эмч нарын ар гэрийнхэн найз нөхөд нартаа гэр бүлийнхэндээ Польш дахь Монголын уламжлалт ангаах ухааны салбар нийгэмлэг болон хувийн зүгээс баярын мэндчилгээг дэвшүүлж байна. Тиймээхүү их сайхан нутаг юундан их шиг яруу дугаан өргөн барьж Польш улсад суугаа нэг сайхан монголчууд эмч судлаачид уламжлалт ангаах ухаан Польш улсад дэлгэрч өгсөний 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн сайхан арга хэмжээнд дээрээс өнөөдрийн ТV караоке нэвтрүүлгийг эхлүүлж байна. Хүрэлцэн ирсэн эрхэм олон зочид та бүхний хадуу сайхан алга дэжилтийг хамтаа даатан болгоё. Тиймээ Польш улсад Монголын уламжлалт ангаах ухааны эмч судлаачдын нийгэмлэг оюуны сэтгэл түү сангийн тэр сайхан халуун сэтгэл сайхан урилга юугаар ТV караоке нэвтрүүлгийн хамт олон Польш улсын Варшав хотоос та бүхэндээ нэгэн сайхан шимхэн дугаараар үзэгч юундан өргөн барьж байна. Ингээд харин оюуны сэтгэл түү сангийн урилгаар хүрэлцэн ирснийх оюуны сэтгэл тан сан маань чулуун цэцэг хатагтай чулуун цэцэг тэргүүтээ үйл ажиллагаагаа явуулдаг. Өнгөрсөн жилээс 2 жилийн өмнөөс сан маань өөрсдийн нэрийн сайхан дуутай болсон байгаа. Энэ дууг дуулж үзэгчдэд хүргэсэн 3 бүдүүн хамтлагийнхныгаа оюуны сэтгэл түү хэмээх дуугаан өргөн барьж өнөөдрийн энэ хүн нэвтрүүлгийн өргөл юугаан тэр эгшгэн цэнхэр хадаг юугаан өргөн барихыг хүсэж байна. 3 бүдүүн хамтлагийнхаа Сэрүүн булган хангайминдээ сэтгэл зүрхэнд минь уятайда сэвлэгэн үнэрсэн үрийгэн би санахал тусмаа нэлхэрдгиймаа Ойны сэтгэл хүмээр бурхан багшийн зам мөртөө бусдад хүргэсэн ач тусан бомживад учурээ зам мөртөө бусдад хүргэсэн ач тусан бомжила дүнчүүрээ Польш улсад Монголын уламжлалт ангаах ухаан дэлгэрч өгсөний 20 жилийн зориулан энэхүү нэвтрүүлэг үйлчилгээ явуулж байгаа өгөөд хамгийн ихний оролцогч хамтлаг бол жинхэнэ 20 жил гэдэг нэртэй хамтлаг байна. Жинхэнэ 20 жил хамтлагийнхныг өрн залъя. Жинхэнэ 20 жил хамтлагийнхныг танилцуулъя. Энх туяа. За мөн хамтлагийн гишүүн Бадамарагчаа, хамтлагийн гишүүн Гэрэл, хамтлагийн гишүүн Бадя, хамтлагийн гишүүн Аюун цэцэг. За ийм бүрэлдэхүүнтэйгээр та олныхаа бас халуун сайхан алга ажилтны дор 38681 дугаартай аяны шувууд дууг дуулахаар та бүхэн алга дэжилтийг хүлээн байгаа жинхэнэ 20 жил.
Экорнимын ирээдүй болсон тэр хэмэрлэг сайхан залуусын төлөөлөлгөж цоглог оюутнууд хамтлагийнхныг тайзнаа орин залж байна. Цоглог оюутнууд хамтлагийн ахлагч Нямсүрэнгийн Бакху, хамтлагийн гоцод дуучин Батулдын Тэнүн, хамтлагийн гишүүн Намансүрэнгийн Аззая, хамтлагийн гишүүн Мөнх сайхны Зол жаргал, хамтлагийн гишүүн Цэрэн чимдийн Даваа. За ямар дуудахаар өрсөлдөхөд бэлэн болсон бэ? Алтан зул. 38652 дугаартай Алтан зул дуудахаар сонгож авчирсан цоглог оюутнуудад амжилт хүсье. Дараагийн оролцогчид Бамбар хамтлагийнхан байлаа. Наптай болдогтой харбида Бария гамнае Дөрүн дөрия Танса гамнаре Кардаши гамнаре Дөрөши гамнаре Намсанда дөрүн дөрия Наптай харбида Бария гамнаре Хаюхан дөрия Танса гамнаре Кардаши гамнаре Дөрөши гамнаре Уншин дөрия дараагийн оролцогчид энэ бол Үлэмжийн чанар хамтлагийнхны ширээн дээр хүрэлцэн ирсэн байна.
За тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлгийн хүндтэй сайхан зочдын нэг бол Монгол улсаас Польш улсад суугаа онц өгөөд бүрэн эрэхт элчин сайд ноён Дамбиним хүрэлцэн ирсэн байгаа. 20 жил нь тохиож байгаа манай одоо эх орон нэгтнүүд энд ажиллаж байгаа уламжилт эмнэлгийн эмч нар тэдний гэр бүлийнхэн мөн одоо Польшийн төр засгийг төлөөлөн оролцож байгаа гишүүд эрдэм шинжилгээний байгууллагын хамт олонд бүгдээрэнд нь баяр хүргэе. За энэ баяртай хамтад мөн орчин цагийн Монгол улсын дипломат алба үүссний 100 жилийн ойг 12 дугаар сарын 29-нд тэмдэглэх гэж байгаа. Ингээд та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхний хүсэн ёрой мөн алс холын газрыг одоо алжаалгүй туулж ирж их нутаг нэгтнүүдийг цэнгүүлж хөгжүүлж байгаа караоке, ТV караоке хамтлагийнхан мөн Алтан гэрэл одоо манай нэвтрүүлэгч байна. Бусад одоо энэ багийн гишүүдэд бас талархлыг хамтдхан дэвшүүлж байна. Нэвтрүүлгийг зохион байгуул хамтран зохион байгуулж байгаа Монгол улсын гадаад иргэн яамны консулын газрын хамт олон. За Монгол улсаас Польш улсад суугаа элчин сайдын яам хамт олон. Монгол улсаас Бэлэг улсад суугаа элчин сайдын Монгол улсын элчин сайдын яамны хамт олон элчин сайд ноён Дамбиним элчин сайд ноён Баттүр. За Монгол улс суугаа холбооны өгдөнөр Герман улсын элчин сайдын яамны хамт олонд мөн гүн талархаж явгаан өргөн дэвшүүлж байна. Нэвтрүүлгийн урилга санал санаачлагыг анхлан гаргаж их сайхан нутгийнхаа эмч нарын шиг яруу дуу хоолойг эх орон даяар бөмбөрцөг дэлхийн даяар цацах эрхэм сайхан санал санаачлагыг гаргасан Польш улсдынх Монголын уламжлалт хангах ухааны эмч судлаачдын нийгэмлэг буйны сэтгэл тхүү сангийнханд дахин талархал юугаан өргөн барья. Манай андууд хамтлагийнхан чухам яагаад хамтлагийн нэр маань бас андууд вэ те? Андууд гэдэг нэрийг бол их учиртай өгсөн. Ягаад гэвэл энэ үдшийн энэ цэнгийн энэ сайхан ой баярыг бэлэгдсэн манай андууд энэ анхны энэ одоо хамт олныг бий болгож Польшид бол олон сайхан үр дүнтэй, үр бүтээлтэй харагдахаар үзэгдэхээр ийм сайхан ажил үйлдсэн хүмүүс байдгийн. Тийм болохоор манай энэ хамт олон бол алтан хамт олон юм аа. Тэгээд андууд гэдэг нэр өгсөн байгаа. Алтан найзууд хамтлагийнхан энэ ширээн дээр суулгаж байгаа. Бас цуг дуулж өрсөлдөй хэмээгээд Польш улсаас Польшийн бас нэг эрхэм хүн хамтлагийн бүрэлдэхүүнд орсон байгаа. Гжигож Цэсак алтан найзууд гэж тийм ээ. Энэ сайхан дэрний учрыг цэрэ тайлбарлах. Алтан найзууд бид нэг ангийнхан бид нэг үеийн найзууд манай энэ удаагийн манай баг бол бас онцлог бид бол бас Польш улсад тодорхой хэмжээгээр ажилд амьдарч байгаа. Тэгээд бид бас Польшд байдаг Монгол сэтгэлтэй нэг найзыг энэ өөрийнхөө багт урьсан байгаа. Ингээд Польш Монголын нийгэмлэгийн тэргүүн Гжигос Цэсак байна. Монгол дуу сонирхдаг, Монгол сайхан дуунуудыг дуулдаг юм байна. Ингээд найзаагаа урьсан. Тэгээд бид өнөөдөр одоо өрсөлдөнд ойл гэж бодож байна да.
Хичнээн жижил гоёлодоо нартай сартай горводоо хичнээн жил амирдаладоо ойломсон ажин байна гүнхэд явсан сайхандаа гойломсон эчтэдгээ хөдөлсөн явсан сайхандаа өрн термэн тэргэрээ хичнээн жижил гоёлодоо хүний сайхан хорбодоо хичнээн жил амирдаладаа ойломсон ажин мэн нүнхэд явсан сайхандаа гойломсон эчтэдгээ хөдөлсөн явсан сайхандаа Гонгор хамтлагийн хэрхэн дуулахыг хамтдаа таалбалгая. Гонгор хамтлаг. Дурсам хамтлагийнхны ширээн дээр хөрөлцөн ирээд байна. За дурсам хамтлагийнхан бүгдээрээ дууднаа. Оюутан ахуй цагаа дурсаа дуудана шүү. Чикагоос би ирсэн. Тэгээд манай одоо Польшид 20 хэдэн жил ажилласан эмчнэр маань 20 хэдэн жил ажилласан эмзгийнхээ 20 жилийнхээ хийж байна. Тэгээд өнөөдөр бол маш сайхан өдөр болж байна. Манай Монгол улсын засаг яам тэгээд манай мэрэгчлээ багш эрдэмтэд одоо бидний энэ 20 жилийн ажлын үр дүн бол түргэн цагнээд группээр зөндөө олон багш төлөөлөгчд маань ирээд бидний баяр баясгалан хуваалцаад бидний ажлын ололт амжилтыг дүгнээд сургаад одоо өнөөдөр бол маш сайхан байна. Монголд байгаа ах дүү найз нөхөд эрдэмтэн багшид бидний ажлыг дүгнж цагинж байгаа улс их орон яам том бүх одоо та бүхэндээ халуун мэндийг хүргээд бид нар бол цаашид улам их сайхан ажил хийж улам их сэтгэлийнхээ эрчээр бол одоо улсынхаа бүх эмнэлгийнхээ арга барил ийм таам бүх юмаа бол өшөөс цааш нь дэлхийд сурталчилж өшөө сайхан амжилт гаргана гэж одоо хэлэх байна.
одоогийн байдлаар дараагийн тэмцээнд гослол дуушны тэмцээнд өрсөлдөх баг. Жинхэнэ 20 жил цоглог оюутнууд бамбар, үлэмжийн чанар, гонгор, алтан найзууд гэсэн 6 баг үлдсэн байна. Та бүхэнд амжилт хүсье. Энэ шатны тэмцээнд оролцох 6 багийн салхийг хагалж байгаа гоцол дуучныг өрн залъя. Энэ бол жинхэнэ 20 жил хамтлагийн гоцол дуучин 38 738 Хэлийн заставын хар нүдэн бүсгүй. Цоглог оюутан хамтлагийн гоцол дуучин Нямсүрэнгийн Багхүү. Хавартаа эргээд ургах болохоор харуулсаж огтон шаандах хэрэггүй. Сэтгэл үлдсэн энцгэн гэлбээ сэрүүн шөнөөр иргэн сэргээ дүрхэн зурын зовлон мардаг хаад төвөр төврээр сарны чамаас урагнаа цаг бүгд чамайг гарнаа тэнгэрийн гоц бас чамд дурдаа цаг болоод цаг нь болоогүй учирдын төлөө цагаасаа ирж шандах хэрэггүй. За гоцол дуучин Бат баяр 38 445 хулсан ташуур. Үлэмжийн чанар хамтлаг гоцол дуучин Инх тайван энэ шатны тэмцээнд 38 340 дугаартай Ааван зорин догдуулахаар сонгож авчирлээ. Амжилт. Ашралла моддыг харахаар астай улалаваринэ намбанд тож харагдах юмда одимбо нотага оннаганон тадорно 다
дуучин Гижигош Цисак таныг өрн залж байна. 38743 дугаартай Зүүдэнд уяатай аав дугаар оролцож байна. Домоггүй усан танхил насан минь тооте дандэрсэн дулгуна бин ха персэн бүгдвин сэтгэлдэ тунгач эрг болдон анзаарсаж билүүдэ сайкарнандаж зут хэрэгсэн сайхан аваа урдуд байгимон оглог харигин харуулж амжаагүй өөрийгөө би мэр Ургатулаг данда мордогдоо улс халхынсын анхрабин хам бүрэн болдун дэгдүүд уганигэ ухачурту шингэсэн билүүдэ Сартай мандаж зут хэрэгсэн сайхан аваа урдуд байгимон оглог харигин харуулж амжаагүй өөрийгөө би мэр болгимон Тэгээ өнөөдөр бас та бүхэндээ оролцсон бүх багийнхандаа амжилт хүсье. Тэгээ бас их содон сайхан зүйл болж байна. Тэгээ манай монголчууд их дууч сайхан ард түмэн гэдэг. Тэгсэн чинь манай Польшийн нөхөр маань бас их сайхан дуулж ялангуяа өнөөдөр байгаа баг энд монголчуудаас илүү гослтуун дээр айгүй өндөр оноо авлаа. Эхнийхээ оноог ч их сайхан өндөр оноо авсан. Тэгээд энэ бас сайхан бахархмаар, баярлмаар сайхан зүйл боллоо. За тэгээ нэгэн дуралдаа учраас бас хасагдах журмаар явж байгаа. Одоо бол 2 баг хасагдана. Тэгээ ямар ч байсан үлдэх 4 бага та бүхэнд бас танилцуулъя. За нэгд үлдэх баг бол цоглог оюутнууд баг үлдэхэр болжээ. Дараагийн шат. За хоёрт бамбар баг бас дараагийн шатанд үлдсэн байна. Алтан найзууд баг бас дараагийн шатанд үлдсэн байна. Ингээд хамгийн сүүлд үлдсэн баг маань болохоор гонгор баг маань үлдсэн байна. Энэ шахлагч энэ шатны тэмцээнд дуудагдах дууны дугаар 38-4-23 гэдэг дугаарыг шүүгчид танд санал болгож байна. Хорогдон холддог эмээ. хайрладаг имээ минь өрийцэнд хүндэ таны хадэргэдэд хараа цоглог оюутнууд хамтлагийн анхлагч Тэнүн энэ шатны тэмцээнд дуудагдах дууны дугаар 38-399 дууны нэр Морин хуур.
хот Гэр үсэлтэй их шгигэ хан зогтурхан эдимэн энердик мунодут дэ Монголчууд бидний хайна Гонгор хамтгийн ахлагч Наран туя. Энэ шатны тэмцээнд дуудагдах дууны дугаар 38349 дууны нэр тэр намайг дурсдаг болов амжилт хүсье. Үгүйлдэг болов Тэвтэг өдрүүдийг сандаг болов Тэмүүцэн учирсныг мэддэг болов Үргэлж тэр миний сэтгэлд үрдийн дүүдэн үрдийн чин бодон Алтан найзууд хамтгийн ахлагч Цэрэн Дэмбэрэл энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 38 тэг 28 дууны нэр Ботгоны дуу Асаса зэрэсгэн тормолцсон ээж минь Хүлэн сүгэ эвдүүдэн бомбон тишүүлсэ ирвүүдэн Хүлэн сүгэ Энэ шатны тэмцээнд цоглог оюутнуудын дуудагдах дууны дугаар 38 485 дууны нэр 4 цагийн зурлаг
1805-ийн энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 38-716. Дууны нэр дөрвөн улирал 2 амраг. She was staring out the window. Цаг хугацааны хэмжүүр Кантас. Та бүхэндээ өнөөдрийн караоке тэмцээнд оролцож амжилттай баяр хүргье. Энэ уралдаанд онооны байдлаар бүгдээрээ бид хамтдаа шүүсэн дуулсан байдлаараа тэргүүн байрыг эзэлсэн баг бол Алтан найзууд. Варшав хотоос үзэгч та бүхэндээ энэхүү их шиг аюулгүй дүүрэн халуун сэтгэл дүүрэн нэвтрүүлгийн өргөн барьж байна.
сар шиг хол нутгаан хэрхэн дуулцгааж байгааг та бүхэн хамтдаа даалгавар болгоно. Та бүхэндээ зөв хөтлөгч алдаг гэрэл байла. Хамтдаа дуулцгаая. Das Friede Yahweh, Sargar